За бүгдэнд нь орой минь төргий. Үзэж байгаа үзэх хүмүүст нь бас тухайн цаг үеийн мэндийг хүргэе. Тэгээд өчигдөр бас нэг лайв хийсэн байгаа. Одоо тэгээд энэ бол болж игэл ингээд лайвуудыг таслаж болохгүй. Яг энэ цаг үед дээр ирж байна. Тэгээд олон жил энэ олон гэрээнүүдийг нууцсаас ил гаргахыг шаардаж эрхчлөө төвийнхөө олон залуучуудаа эрхчлөөгөө хамгаалж явлаа. Тэгээд анхны бас оюурд нь огцроход бас би нэг лайв дээр ярьжсэн санаж байгаа бохтой. Энэ бол их ялалт биш. Энэ бол эхлэл гэж ярьжсэн. Одоо бол анхны харин ялалт эхэлж байна. Тэгээд энэ олон гэрээнүүдийг ил гаргахыг бас шаардаж уухгүй тасралтгүй одоо манай эрхчлөөний залуучууд манай эрхчлөө төвийнхэн маань нийлээд Чинбат ахыхаа хамт ингээд зүтгэлээ. Анхны ингээд үр дүнгууд гарч эхэлж байгаа. За мэдээж бол ганц манай эрхчлөөнийхэн ингээд ийм дангаар хийсэн юм биш ээ. Энэ бас маш олон хүмүүс тэгээ манай арчлан намаас маш олон хүмүүс энэ эрүүл мэндийн төлөө бас зөндөө их ажиллаж байсан. За иргэний нийгмийн байгууллагуудаас ажиллаж байсан. За тэр оюутныг огцруулахад ажиллаж маш хүчтэй тэгээ зохион байгуулалт сайтаа ажилласан залуучууд маань байна тий. Манай Норгийн залуучууд хамт олон. За тэгээд маш олон хүмүүсийн хичээл зүтгэлээр бид өнөөдөр их торгон цаг үе дээр ирчлээ л дээ. Одоо яг өнөөдрийн байдлаар энэ 39 орчим гэрээ ил болж байгаа шүү тий. Тэгээд дахиад дутуу байгаа шүү найзуудаа. Гэрээ гүйцэд гараагүй шүү. Магадгүй 50 олон нийт 50 амжаагүй байх шиг байна. Ганц 2 хоног хүлээ. Дахиад дутуу гэрээнүүдээ гаргахгүй бол дахиад шаардна. За одоо ингээ гарцсан байгаа гэрээний өмнөний дүнгуудээ нэг хоёрхан гэрээн дээр л анализ хийгээл харахад анхны гаргаж ирсэн тэр 2 жилийн өмнө ингээд лайвууд дээр хэлж ирсэн тооцоолууд бол ер нь их зөрөхгүй яг тулж гарч ирж байна. Нэг хол зөрөөгүй. Зүгээр бодийн гэрээ 1.6 тэрбум долларын авилгал хулгай дээр юм байна шүү дээ. Зүгээр дангаараа. Тэгээ бүх гэрээнүүд нийлээ явахад энэ 100 их 80 давх нь бол тодорхой байна. 100 их 80 төгрөгийн авилгал хулгай гэмт хэрэг бол байна. За энэ бол нэг талдаа сайн зүйлээ. За манай арчсан намын зөвтгөрөл дарагтаа өчтөр өнөөдөр арчсан намын бүлгийнхэнда арчсан намын улс төрийн зөвлөл арчсан намын үндэсний бодлогын хорооныхонтой өчтөр хаягдлаад лайва хийсэн байгаа. Тэгээд энэ дээр нэг юм би дахин хэлсэн байгаа. Дахиад энийг өнөөдөр хэлмээр байгаа. Өнөөдрийн гарчиг бол авилгатай тэмцэх газар прокурорууд тий цагдаагийн байгууллагууд дээр бас маш олон хэрэгүүд байгаа. Яагаад энэ хэрэгүүд өнөөдөр болтлоо тий улсын хурлд орж ирэхгүй байна. Яагаад тэр нэр бүхий тодорхой факттай баримттай хэрэгжиж байгаа хүмүүс улсын хурлаас төлөвлөжүүлэх тухай асуудал яагаад одоо хүртэл орж ирэхгүй байна. Ер нь цаашлаад өнөөдөр яагаад бид нар ийм байдалд орчихоо гэдгээ бид нар энэ цаг үед дахиж ярмаар байна. Яг маш олон удаа ярьж ирсэн. Яагаад Монгол улс ийм хачин байдал руу орчихоо? Яагаад Монгол улс яагаад ийм барьцаанд орчихоо? Хятад улсын барьцаанд орчлоо шүү дээ тий. Шууд тодорхой хэлэх юм бол хятад улсын. Оросын холбооны улсын Кремлийн барьцаанд бол явж ил байсан л дээ. Одоо тэр Кремл нь угаасаа нурж унж байна. Нөлөөлөл нь улам буурах байх, цаашлаад муудах байх. За мэдээж Кремлтэй холбоотой байсан олон хүмүүсийн факт баримтууд яг өнөөдрийн ил болж байгаа гэрээ шиг бас ил болно. Маш олон хүмүүс Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг айгу хортой олон зүйлүүдийг хийсэн удаа дараа. Тэр хүмүүсийн олон асуудлууд цагийн эрхэнд илчлэгдэнэ. Тодорхой болно. Жишээ нь одоо зүгээр би яг Халтмаагийн Батулгын юмнуудаа ингээд зөндөө олуудаа ярьдаг учраас хамгийн энгийнээр одоо сошиалд айгу сүүлийн үед нэг айгу нүүр бардам яваад байгаа нэг нөхөр байгаа шүү дээ. Том тодорхой яваад байгаа тий. Монгол улсын зам тээврийн дэд сайд хийжсэн нөгөө цогоо гэдэг нөхөр байгаа. Одоо нөгөө хар цогоо явуулдаг үү тий. Нэг тэр нөхөр яваад айгу нүүр бардам яваад. За тэр хүн бол одоо Монгол улсад бол Монгол улсаас ерөөсөө урвсантай ижилхэн ажил хийсэн. Зүгээр би ганцхан жишээг нь хэлж байгаа шүү. Олон удаа одоо юм дурдаад яах вэ? Тэр цогоо гэд нөхөр бол одоо шүү дээ тий 2017 онд Владивосток болсон Халтмаагийн Батулга ерөнхийлөгч болонгуудаа шууд Владивостокийн эдийн засгийн форумд очихдоо Оростой төмөр замаар харилцаа ашигтай байх тухай гэдэг тийм гэрээ хийсэн гэдэг шүү дээ. Тэр гэрээний талаар бол олон удаа ярьж байсан, олон удаа нэвтрүүлэг хийсэн.
лайвууд дээр ярьдаг байсан бас комментууд их бичдэг тийм. За тэр гэрээний хор шиг одоо юу болоод байгааг одоо олон нийтэд ил гаргаж үзүүлэх ёстой цаг нь болцсон. Бас тэр гэрээ чинь гарч ирэх байгаа шүү дээ. Тэр гэрээ болохоор ингэсэн байхгүй. 50% хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээр дамжиж транзит хоёр улсын хоорондох транзит тээврийн хөнгөлтийг өгөөч үзүүлсэн байхгүй. Тэгэнгүүт юу болсон гэхээр Монгол дотооддоо дотоодын тээврээр дийлхээ болсон. Яг одоо ч дийлэхгүй байгаа. Монгол улсаар дамжин өнгөрж байгаа хилээр нэвтэрж байгаа урд хойд бүх хилүүдээр нэвтэрж байгаа бүх тээврийн төмөр замын тээврийн 50% нь Оросд зөвлөж байгаа. Тийм учраас Монголдо дотоодын ачаа хэрэглэлтэнд дийлдэггүй. Тэрнээс үүдээд Монголын дотоодын компаниуд маш их өндөр үнэтэй ачаа тарифын одоо цогцолтонд орсон байна. Одоо дотоодын компаниуд вогон олдохгүй шүү дээ. За тэгээд жил болгоны намар ингээд бүгдээрээ санджлаа. Одоо дахиад ингээд хавар намартаа ингээд болдог болдог тий. Тинжин дээр ингээд ачаанууд ингээд уурдаг. Энэ хамгийн том хүчин зүйл нь юунаас болсон гэхээр энэ гэрээнээс болоодсон байхгүй. Ингээ Монгол улсын эрх ашигаас урвсантай ижлэх байхгүй. За тэгээд яг өнөөгийн байдлаар Монголын дотоодын компаниуд дотооддоо төмөр замаар тээвэр хийхэд үнэтэй байгаа. Маш үнэтэй байгаа. Тэгвэл Оросод Монголоор транзит тээврээ явуулахдаа биднээс хэд дахин хямдхан үнээр явуулж байгаа. Дээрээс нь Оросын хуучин ачааны вагонууд Монголд орж ирээд түрээсээ ажилтдаг. Тэ? За нэг колон тэ 50 цуваатай нэг вагоны цуваа тэ нэг состав гэж нэрлэдэг. Оросоор нэрлэдэг. Одоо төмөр замынхны нэрлэдэг нэршлэр нэрлэх юм бол энэ 50 вагон одоо хамгийн багтаа дундж байгаа хамгийн багтаа 500 орчим сая төгрөгтэй дээшгээ 7-800 сая төгрөгтэй болцсон байна. Нэг удаагийн ирээс шүү дээ. Тэг ийм байдалд аваачих ажлыг энэ дарван харын гэрээ хийсэн бохгүй. Шилэн цогоо гэдэг хүмүүс их ярьдаг. Тэр шилэн цогоо биш. Тэр жинхэнэ хорцсон цогоо байхгүй. Одоо энэ Халтмаагийн Батулга, Оюун Эрдэнэ, Амар Баясгалан тий за тэр аюул сайхан шоронд явдаг. За тэр самар сайхан майхан бүгд нэг тэрний дугаа. Ер нь бол 2016 оноос хойш Монгол улсын засгийн газарт ажиллаж байсан бүх улс төрийн албан тушаалтан, төрийн албан тушаалтан, өндөр албан тушаалтан шижсэн бүх хүмүүс өнөөдрийн ил болж байгаа гэрээтэй бүгд холбоотой. Тэр булган туяа би мэдэхгүй юм болоод өнгөрснийг мэдэхгүй тэр хөвчлөл намайг хүүхэд байхад болсон яг тэр шиг энэ уул уурхаануудаа хуваагаад авцсан би мэдэхгүй гэж хэлж. Үгүй мэдж байгаа. Бүгдийг мэдж байгаа. Өнөөдөр Монгол Ардын намын улс төрийн зөвлөл энийг мэдж байгаа. Өнөөдөр Монгол Ардын баг хурлын гишүүд бүгд энийг мэдж байгаа. Монгол Ардын намын аймаг сумдын аймгийн дарганараас ахуулаад бид нар бүгд энэ хулгааг мэдж байгаа. Энийг мэдэхгүй байх боломж ерөөс огт байхгүй. Огт байхгүй. Тийм болохоор энэ асуудлуудыг цааш нь одоо ачсан нам санаачлал гаргаж олон нийтэд шалгах, мэдэх, хянах боломжийг олгохын тулд ажиллах ёстой. Одоо цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх газар дээр ямар хэрэгүүд нь байна? Харц тэргүүд нь ямар түвшинд явна? Энийг яагаад мэдээлэхгүй байна? Энийг яагаад улсын хурлд оруулахгүй байна? Энийг шахах ажил нь иргэд гудамжнаас шахах цаг нь одоо ирж иж магадгүй шүү дээ. Одоо авилгатай тэмцэх газрын гадаа өсөлтөн зарлах магадгүй. Тэгээ прокурорын гадаа өсөлтөн зарлж магадгүй. Цагдаагийн газрын гадаа өсөлтөн зарлж магадгүй. Энэ хүмүүс энэ эзэдээ өмөрөөд байна. Яг үндэ бол засгийн газар энэ хүмүүсийг босоо удирдлагаар нь томилдог болсон. Бүх босоо удирдлага эрх мэдэл төвлөрсөн байсан. Тийм болохоор энийг шалгахгүй. Тэгэхээр энийг иргэддийг туйлдтал нь иргэдийг тэр цохиртон тийм байдалд аваачихын тулд одоо арчилсан нам энийг шахах. Арчилсан нам одоо ажиллая. Энэ цагдаагийн байгууллагын шах дарамтлал. Улсын их хурлын гишүүд арчилсан намын улсын их хурлын гишүүд одоо эднэр дээр маш сайн анхааралтай ажил энэ дээр шах. За тэгээд цаашлаад бид нар иргэний нийгмээ одоо цаг нь орсон. Бид нар энийг сонзонгийн сэтэл рүү юм уу, хууль бус юм уу ерөөсө чиглүүлж болохгүй.
Тэгэхээр энийг одоо хэдүүлээ бүгдээрээ сайн анхаарай. Иргэний нийгэм хөгжөөд ирэх юм бол энд авилгал, хээл, хавхуул, хулгай дээрэм их мэдлийн гэмт хэрэгүүд оршин тогтнох боломжгүй болдог. Тэгэхээр бид одоо энэ иргэний нийгэм хөгжүүлэх, байгуулах яг энэ торгон цаг үе дээр энийг илүүтэй их үнэ ухамсарлах цаг дээр ирсэн байна. Түүнээс одоо хэн нэгэн хүнийг төрхөж хууль бусаар шахаж шаардах юм бол энэ өөрөө дахиад гажууд руу явуулж болохгүй. Яг өнөөдөр Монгол улсад 44 байгаа хуулийн хүрээнд шалгаж явах ёстой. За жишээ нь би нэг сони юм дурдаад хэлээ л да. Үнэхээр авилгатай тэмцэх газар ажиллаа хийгээд, эрүүгийн цагдаагийн газар ажиллаа хийгээд, прокурорын байгууллага ажиллаа хийгээд Монгол улсын шүүхийн өмнө ил тодор энэ хүмүүсийг гэмт хэргийн шүүх юм бол Монгол улсад хууль бусаар хөрөнгөцсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хууль байгаа. Өнөөдөр яригдж байгаа энэ Халтмаагийн Батболтой холбоотой энэ ил болж байгаа гэрээнүүдийн оюун эрдэнэтэй холбоотой энэ гэрээнүүдийн ард энэ хүмүүсийн хөрөнгийг хурааж болно шүү дээ, хуулийн дагуу. Гэтэ шүүхийн өмнө нотолцоод олон нийтэд хамгаалалт авч байгаа, дэмжлэг авч байгаа, шүүхээр нотлоод дараа нь хөрөнгийг хурааж болно. Бүр нарийн ярих юм бол Монгол Ардын намын Монгол улсын эсрэг хийж байгаа энэ чинь гэмт хэрэг. Эдийн засаг санхүүгийн геноцид гэхгүй. 100 их найд гэдэг чинь аимшигтай хөрөнгөчтэй. Тэгэд энэ их Монгол улсад учруулсан хохирлыг Монгол Ардын нам үйлдсэн. Ганцхан оюун эрдэнэ хийгээд байгаа юм биш. Тэрийг тойрон хүрээлсэн хэдэн хүн хийгээд байгаа юм биш. Монгол Ардын намын гишүүд энийг зогсоох ёстой байсан. Зогсоогоогүй. Энд оролцсон, хийсэн. Тийм учраас хэрвээ энэ хэргийг бид нар шүүхийн байгууллага шийдээд, нээлттэй шүүхэр хэрэгцүүлээд ялалт байгуулж чадах юм бол Монгол Ардын намын хөрөнгийг хурааж болно. Хуулиар өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиар Монгол Ардын намын хөрөнгийг хураагаад зараад учирсан хохирлуудыг багдуулж болно. Тэр Ардын намын бүх байшин савуудын бүгдийг хурааж аваад зарж болно. Бүр нарийн ярих юм бол Монгол Ардын намыг хуулиар үйл ажиллагаа явуулах эрхийг төдөлзүүлж болно. Болох байхгүй юу? Зохион байгуулалтаа гэмт хэрэг хэллээ шүү дээ. Монгол улсын эдийн засаг, нийгмийн эсрэг зохион байгуулалтаар хорлон сүдэх ажиллагаа хийсэн. Эх орноосоо урвсан үлд мөн. Тийм учраас энийг энэ төвшөнд бодож сэтгэж, харж, төлөвлөж хийхэд энэ цаг хугацаа орно. Гэхдээ яг энэгээр нь хийх хэрэгтэй. Одоо цаг нь. Тэгэхээр энэний лүү ингээ фокуслаад чиглүүлээд явмаар байна. Ачсан намынхан маань тий. За тэгээд яаж цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх газар, шүүх яаж эрх мэдэлтэн улс төрчдөөс хол байх тухай хууль эрх зүйн орчнуудыг одоо гаргаа, одоо санаачлаа. Бидэрт бэлэн байгаа шүү дээ. Иргэний нийгмийн талаарх хуулиуд бэлэн байгаа шүү дээ. Бид нар мэдж байгаа шүү дээ. Ачсан намынхан мэдж байгаа шүү дээ. Яаж иргэний хяналтын засаглалыг бий болгодог хуулиуд бэлэн байгаа мэдж байгаа. Тэр Чимбаах тэр зөндөө хуулиуд байна. Дэлхийн ертөнцид яаж энэ авилгал, хээл ахуулыг байхгүй болгодог, орон нутгийн бие даасан байдлыг яаж хөгжүүлдэг, эрх мэдлийг задлахлаар яаж эрүүл болдог тухай энэ хуулиудыг, энэ бодлогын өөрчлөлтүүдэд одоо эхлүүлээ. Одоо цаг нь болсон. Ачсан намынхаа одоо эхэл наад муу хогийн лөөвөрчингийн тэр коммунист төсөв чи ямар хамаатай юм бэ? Нэг хэн жилийн л ядаргаа штэ. 100 их найд төгрөгийн бодит хохирол учирсан байдалтай одоо явж штэ. Гэтэл эн чин 100 их найдаа давсан аимшигтай том хохирол нь юу юм бэ? Бид нар арчлалын 30 жилд дөнгөж штэ тэ бойжулж байсан арчлалынхаа хөл гараа нь алдчихлаа штэ. Тэ? Энэ иргэний нийгэм зориулсан суур хуулиудыг хийжсэн штэ тэ? Энэ цахим засаглалын хуулиудыг ачсан намынхын хийжсэн, хяналтын засаглалыг хийжсэн, иргэний засаглалыг хийжсэн, нээлттэй засаглалыг хийжсэн, орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлж байсан бүх зүйлүүдийг устгасан. Сүүлийн 10 жил тусгасан. Энийг буцаагаад засахад дахиад 20 жил, 30 жил орно. Тийм болохоор цаг алдахгүйгээр одоо энэ дүүгээ явмаар байна. Одоо хурдтай ажилламаар байна. Зүгээр одоо ангаагаад байгаад ч болохгүй. Сая ихний хийсэн улс төрийн алхмууд бол үнэхээр сайхан зүг байсан. Браво. Би
улс төрийн зөвлөлтөд Ардчилсан намын улс төрийн зөвлөлтөд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ Ардчилсан намын бүлгийнхэнд олонхын шийдвэрт баяр хүргэж байна. Гэхдээ одоо дахиад хараа суугаад улс төрийн нүүдэл бодоод хэрэггүй. Тэгээ өнөөдөр тэр манай Ардчилсан намын дарга цогтгөрөл Тэмүүжин хатрын яриаг сонслоо. Надад таалагдсан. Яг зөв. Юу хамтарсан засаг вэ? Тийм байхгүй. Ардын нам Монгол улсын өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар, үндсэн хуулиар засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Сонгуулийн хуулиар хэрэгтэй. Улс төрийн намын хуулиар хэрэгтэй. Ардчилсан нам тийм байхгүй. Хамтарсан засгийн тухай ерөөсө толгоноос авч хай. Эдний хийсэн үйлдэл бидэрт ямар хамаатай юм бэ? Энд чинь Монгол улсын эсрэг хийсэн, Монгол улсаас урвсан үйлдэл болчиход байхад бид нар тэднийг яагаад өрөвдөх ёстой? Эдгээр бидний үр хүүхдийг хайрласандаа хулгай дэрмэ хийсэн гэж бодож байна уу? Эдгээр улс их орноо хайрласандаа хулгай дэрмэ хийсэн гэж бодож байна уу? Тийм юм байхгүй. Одоо зүгээр яаж хулгайгүй, яаж дээрэмгүй, яаж эрүүл, яаж хүндээ зориулсан нийгэмдэр амьдрах тухай бид нар одоо ярих цаг нь. Тийм учраас тэр өнөөдрийн цогтгөрлийн хэлж байгаа үгэнд би баярлж байна. Зөв. Ийм хатуу байр суурьтай байх ёстой. Хамтрахгүй. Засгийн газар огцрог их хурлын тараг ямар хамаатай юм бэ? Энээс айснаас болоод Монгол улсынхаа 10 жилийн хорлууснаа мартах юм уу? Монгол улсынхаа 3-4 жилийн эдийн засгийн худалдаа дээрэмдүүлснийхээ мартах юм уу? Монголын нийгмийг бүхэлд нь гадаадын хөрөнгө оруулалтаас айлгадаг болсныг мартах юм уу? Энэ хуулийг санаачилсан үчин зандан шатар штэ. Монгол улсад одоо сайн санах юм бол 14-5 жилийн өмнөөс гадныхныг үзий ядч эхэлсэн штэ. Дараад нь тэ энэ шарууд, марууд, Америкууд, Канадууд гэдэг ингээ үзий ядсан. Дараад нэг улс болохоор Хятадуудыг үзий ядсан. Дараад нь залгуулад Монголынхон дотоодын хөрөнгө оруулагчдыг үзий ядсан штэ. Энэ айжигтэй юм болсон бохгүй. Энэ муухай сэтгэл зүг засахад цаг хугацаа ордог байхгүй. Энийг эдгээр хийсэн штэ. Энэ чинь улс орноо хорлсон штэ. Эрүүл нийгмийг устгасан штэ. Энэ 100 их найдыг давсан хэмжээний хохирол чинь энэ штэ. Хүний амьдралын 20 жил хайран бидтэй. Ийм юм а бид нар алдсан штэ. 100 их найд төгрөгийн хулгай дээрмээс гадна хамгийн том хохирол нь энэ штэ. Тэгэд энийг одоо нэгэнтээ засцсан юм чинь гоншгоноод уйлаад байх юм байхгүй. Одоо засах ёстой. Маргааш яах ёстойгоо бид нар ярих ёстой. Манай Ардчилсан намд хийх ажил асар их байна. Одоо ажиллаа хий. Тэр авилгатай тэмцэх газрыг шах, зогсоо завгүй шах болохгүй огцруул. Болохгүй тэр тугаа бариад цогтгөрөл дарга өөрөө очиод гадаа нь зогсолтоо. Бүгд очиод дэмжин штэ. Тэмүүж яхаа очиод тэр авилгатай тэмцэхийн газар зогсолтоо, прокурорын гадаа очиод зогсолтоо. Одоо наадуудад бүгдийг зайлуулъя. Тэгэхээр бид нар яг энэ нэмийг бүгд шахъя. Ардчилсан намыг шахъя. Тэгжээж энэ хулгай дэрмийг зогсоо. Угаасаа ардын намын энэ заваарл, энэ мухардл энэ цаашаа үргэлжлэнэ. Дахиад зөндөө юм хэл болоог байгаа. Бид нар мэдэхгүй юм дахиад зөндөө байгаа. Сая хэл холболтын гэрээ чи хэл болоог байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрийн хэл болж байгаа тэр 39 гэрээний дотроос нэг юм ажиглаад харах юм бол бүхэлдээ 2014 оноос эхэлсэн байгаа зү. 2014 онд энэ бүхнийг эхлүүлсэн юм чинь Халтмаагийн Батулга байгаа зү. Зүгээр тэр нөгөө хогийн мухад төмөр зам нь тэг хинт чирэггүй ашиглахгүй одоо зэврээд далангууд нь үерийн усанд идэгдээд байж байгаа тэр мухад төмөр замыг чи алдагдлан дангаараа хулгай нь 1.6 тэрбумд авцсан юм чинь шүү дээ. Зүгээр одоо хил болсон тоогоор харахад дахиад тэр хил холболтын гэрээгээ чи 16 жил Хятадын төрийн өмчийн компанид Хятадын засгийн газарт Монгол улсыг авч барьцаанд өгчлөө шүү дээ. Энд чи Монгол улсыг барьцаалсан шүү дээ. Монгол улсын засгийн газрыг Хятадын засгийн газар өдөрдөн гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? Барьцаанд өгнө гэж тэрийг хэлээд байгаа шүү дээ. 100% төрийн өмчт компани ард нь зэвсэг үүдүүлдэг батлан хамгаалахтай холбоотой компанида гэрээ хийчихсэн байхгүй юу? Одоо тэр Норинкотой хийсэн маш олон гэрээнүүд нь дахиад гэл болоогүй байгаа. Норинкод тэргээж ярих юм бол бүр тэ 2024 оны 12 дугаар сард гэрээнд дуусах ёстой байсан олборлтын гэрээгээ 6 сард хийсэн шүү дээ. Тэ хөр суултын гэрээний дуусах хугацаа нь 2024 оны 12 сард байсан бохгүй юу? Тэгэхэд Норинкогийн гэрээг сонгуулийн өмнө хийж гисэн шүү дээ. Яагаад тэгж хийж байгаа урьдчилаад? Яагаад Монгол улсад худалдаа авах хууль үйлчлэгээ болчихж байгаа? Яагаад Монгол улсын компаниуд дотооддоо
нэг жилийн гэрээ хийдэг байхад ягаад новинкод тэгвэл тийм олон жилийн гэрээ өсөж байгаа. Ягаад Монгол улсын агаарын тээврийг 20 жилээр Оросд өгөх гээд байсан юм. Монголын үндэсний компаниуд жил нэг удаа тендерт орж байгаа шүү дээ. Ягаад Монгол улсаас ингэж урвсан юм? Эднээс асуух юм маш их байгаа. Эднийг бид нар шүүхийн өмнө авч цаг ирнэ. Авчна. Гэхдээ эднийг одоо зайлуулах хамгийн том хурдан, хамгийн хурдтай хийж болох гарц нь арчилсан нам байхгүй. Арчилсан намыг шахна. Ягаад арчилсан нам гэж хэлээд байгаа юм гэхээр арчилсан нам үнэт зүйлтэй байхгүй. Арчилсан намд үнэт зүйл байгаа. Арчилсан намд үзэл баримтлал байгаа байхгүй. Нөгөө нэг бусад намууд тэр номтой хоёрын хийж байгаа үйлдэлүүдийг хараа үсттэй. Тоглоомын намаа, худлаа, хүн нам худлаа, ийм нам байх боломжгүй гэж хэлээдсэн учир шалтгаан нь энэ. Ерөөсөө л энэ байсан байхгүй. Цогцгэр л ганц төмөр ялгаагүй л гэж юм л да. Тэгээ ялгаагүй бол танд ялгаагүй байж болно. Надад бол ялгаатай харагдаж байна. Гэхдээ бид нар шахахгүй, бид нар хариуцлагатай байхгүй байх юм бол ялгаагүй болно. Ер нь улс төрчдийг байнгын шахаж явах хэрэгтэй. Ганцхан Монголд биш. Дэлхийд даяар. Улс төрийн хийж байгаа, улс төрчдийн хийж байгаа үйлдэлүүд нь ил тодорхой байх хэрэгтэй. Улс төрч хүн бол хизээч худлаа ярьж болдоггүй. Одоо цогцгөрөл худлаа ярих эрхгүй болсон. Аль хэдийн мэдээлэл албан ёсны байр суурьтай хилцсэн баггүй. Уучлаарай би нэг хоолойгоо жоохон шахаж ярьдаг юм шиг угаасаа. Айгуу гой 50 ярьд сурна гэж хичээгээд чадахгүй байгаа. Тэгээд энэ лайв хийж явахдаа сүүл дуулан сайжирч ирсэн чинь одоо буцаагаад яг өөрийнхөө төрлөхөөр яриад байна. Тэгэхээр одоо маргааш нөгөөдөр бид яах юм бэ? Бид яаж авилгалгүй амьдрах юм бэ? Бид яаж энэ эрх мэдлийн төвлөрлөөс холдох юм бэ? Бид яаж чөлөөт нийгэм маань өсөн дэмжих юм бэ гэдэг зүйлийг ярихын тулд одоо өнөөдөр эхлэх хэрэгтэй байна. Одоо ингээ хийх ажил юм бисээ зааж өгдөг шин. Эхний ээлжинд арчилсан нам одоо энэ иргэдийг гудамжинд гаргахгүйгээр төрүүлээд ажиллаа хий. Авилгатай тэмцэх газар, прокурор, цагдаагийн байгууллагыг шах, тэндэл бодит эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой материал, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ямар материалууд байгаа шалгагдж байгаа юм уу, үгүй юм уу? Тэдэртийг шалгах хуулийн хугацаа бүх юм байдаг. Тэр дагууд нь шахаж эхлэх ёстой. Одоо яг энэ дараалалаар явмаар байна. За тэгээд эрүүл нийгмийг бүтээхийн төлөө иргэн болгон иргэний боловсролоо дээшлүүлээ. Тэгээ иргэний нийгэм хөгжөөд ирэх юм бол иргэний боловсрол хөгжөөд ирэх юм бол тэр нийгэм хулгайч улс төрч, худалч улс төрч оршин тогтнох боломжгүй болдог, орон зайгүй болдог байхгүй. Тэгэхээр энэ маргаашийн нийгэм биднээс л хамааралтай. Энийг хэн нэгэн бий болгож өгөөд хэн нэгэн ухаантан хийдэг зүйл биш. Энэ нийгэм өөрөө яаж байдаг тэр зөв тогтолцоон дээр нь бид нар очих ёстой. Тэрний суур ойлголттой болох ёстой. Тэр цагт бид нар хинч хуурч чадахгүй, хинч мэхэлж чадахгүй. Хэн дуртай улс төрчд нь юу дуртайгаа яриад, юу дуртайгаа хийж чадхаа болно. За тэгээд ийм байна да. Тэгээд товчхондоо яг хоо эхний ээлжинд бол одоо энэ 39 гэрээ ил гарч байгаа баяртай байна. Энэ бол ялалт, энэ бол амжилт. Оюун эрднийг огцорсноос том амжилт. Энэ дахиад цаашаа үргэлжлэнэ. Нөгөө Халтмаагийн Баттуулгад хайртай, Оросд хайртай. За манай 15 давхрын гарал угшилтаа тэгээ Homo Soviet Манкурт ард түмэн маань бол маш хүнд цохилтонд орно. Тэгээ нэг юм энэ дээр би бас нэг сонирхуулаад хэлье. Улс төрийн үзэл баримтлал нийгмийн суур ойлголтгүй харанхуй бүдүүлгээр иргэдийг удирдах юм бол нэг амар том аюул байдаг байхгүй. Амар том аюул байдаг. Харанхуугаар сохроор итгэж байсан тэр иргэд чинь одоо Халтмаагийн Баттуулгыг шүтэж байсан иргэд энэ олон лөөврийн хулгай дээр нь ил гараад ирэхийг үзэн ядна. Тэр үзэн ядалт хорсолт бол аюултай шүү. Халтмаагийн Баттуулгаа тэдэр очиж устгах нь харж байгаарай. Оюун эрдэнэ тэдэр устгах нь харж байгаарай. Бид нар биш. Бид нар бол устгах тухай хязгаарч ярихгүй.
бид нар шүүхтэр явж тухай ярина. А эдний өөрсдийнх нь бий болгосон хар айрам нь өөрсдийн эдэн харж байгаа. Чаушеско яг л тийм байдалтай. Пол Пот тийм байдалтай. Тэр саяхан зүгээр нэг шар уянгаа сэтгүүлч те. Нөгөө хиний Кадафагийн номыг эвлчихсэн галзуураад явж ийлээ. Кадафи бол дэлхийн түүхэнд аимшигтай дарангуулж алан хядагчаа албан ёсоор үлдчихсэн хүн. Тэр алан хядагч дарангуулагч гайхамшиг байсан юм шиг яриад галзуу солиот юм яриа явж байгаа. Тэр уянгаа хар айрамдаа өөрөө идүүлнэ. Тэр Баатар хар айрамдаа идүүлнэ. Өөрсдийнхөө бэлдэж гаргасан хар айрамдаа өөрсдөө тэр хүмүүсийг те хувилдааны ондор худал хуурмгаар ингээд тархийн угаасныхаа хар гайгаар тэдэртээ бариулна. Яг ийм үс сонлон тэнцэнээс үүсдэг байхгүй. Яагаад гэж хүний итгэл үнэмшил чинь тийм амар төгөхгүй. Хүнийг ихэнх хүмүүсийг биш те галзууруулдаг байхгүй. Жишээ нь шүү дээ зүгээр энгийн жишээн дээр ингээд тайлбарлая гэх юм бол олон жил нэг нэгэндээ хайртай дуртай гэж итгэл үнэмшлэрээ амьдарч байсан эхнэр нөхөр хоёр байна шүү дээ те. Нэгнийгээ араар тавьж ирснийг мэдээд хуурам эхэлж ирснийг мэдхлээр гомдхоосоо илүү цөхөрхөөсөө илүү үзий ядалт руу ордог байхгүй. Яг энэ шиг байхгүй. Одоо Халтмаагийн Батулга оюун эрдэнэ Баатар тэр гэрээгээ 15 давхарт мухар сохроор яг үнэн юм шиг итгэж явсан тий гинэн тэмхий зангаараа хууртаж явсан тэр олон хүмүүс одоо үзий ядна. Тэр тэдэр штэ тий зайсан руу хүмүүсийг төрхөж байсан. За ингээд баячууд руу төрхөж байсан, гадаадын хөрөнгө оруулалт руу төрхөж байсан, хятадууд руу төрхөж байсан, Монголын баячууд руугаа төрхөсөн их олон бузар юм хэлээ. Одоо тэд нар харж байгаараа үзий ядсан тэр иргэд Баянгол руу дайрах үедээ тэр үзий ядсан иргэд талах чихрдүүн дайрах үедээ гэрээгээ 15 давхарлуун дайрах үедээ тэр лусан намсраа оюун эрдний гэрлүүн дайрах үедээ үр хүүхд рүү дайрах үедээ энэ бол гэхдээ хамгийн буруу зүйл. Гэтэ харамсалтай нь эд өөрсдөө тэр хар айрныг усалсан бий болгосон. Одоо Путиний хувь заяач яг тэрийг хүлээж байгаа. Оросын мухардлын дараа Путинийг тэр үзий яддаг нууц дарагдчихсэн тэр хүч чинь ил гарч ирэхлээр яана гэж бодож байна. Украин Кремлийг шатаахгүй шүү дээ. Би зүгээр янз янзаар яжилч ингээд пост оруулдаг. Кремлийг тэр Оросын манкур дард түмэн шатаа. Нэр шүү. Тэд яг тийм юм хийн. Галзуурна. Тэр галзуурлыг зогсоох хүч байхгүй. Непал сая тийм юм болсон байхгүй. Тэр сайн зүйл биш. Хамгийн муу жишээ нь хамгийн муу вариант нь байхгүй. Тэрийг шатаагаад хинт хэрэгтэй юм. Хохирол үлдэн шүү дээ. Улс хохирно шүү дээ. Өөртөө л хохирно шүү дээ. Иргэд улс гэдэг чинь иргэд шүү дээ. Тэ? Тэгээ манкур дард түмэн гэж доромжлоод байгаа хэлбэр биш шүү. Энэ манкур дард түмэн гэхлээр доромжлоод байна гэж бодоод байгаа шиг байна. Энийг ойлгох цаг юм байна. Ер нь ард түмэн гэдэг үг бол Монголд сүүлийн 100 жил орж ирсэн үг шүү дээ. Энэ өмнө хэрэглэгддэг ус үг байхгүй. Монголд иргэн хэрэгтэй байхгүй. Иргэн чөлөөт иргэн хэрэгтэй байхгүй. Ард түмэн хэрэггүй. Ард түмэн юу хүсдэг вэ гэхээр энэ араа пролетарын хувьсгалын суур үг нь орон бүхний пролетарчууд нэгдэх түн гэдэг. Ленин Троцкигийн сүлд үг байхгүй. Энэ үгийн дагуу энэ муухай тоталитар нийгмийг бий болгосон. Цэрэгдсэн цэргийн дарангуйтай нийгмийг бий болгосон. Тэр нийгмийг бий болгохдоо асар их хэмжээний хүмүүсийн аллах, хадлах, айдас хүчтэй дөрвөлж хагаад хүмүүсийг бүгднгийн тэ худал хуурмагт автуулж итгүүлж үнэмшүүлсэн байхгүй. Тэр худал хуурмагт автаж үнэмшсэн сүрэг хүмүүсийг, иргэдийг, хүн сүргийг манкурт боол гэж нэрлэдэг байхгүй. Энэ улс төрийн нэршил. Нэр хоч биш. Улс төрийн онлын нэршил. Тэгээд манкурт ард түмэн болчиход байгаа хгүй бид нар. Нэгсэндээ худал хуурмагт автчихад байна шүү дээ. Үннээс дандаа зүхтааж явчихсан. Одоо хамгийн анхны үннүүд чинь дөнгөж ил болж эхэлж байна. Дахиад зөндөө олон худлаа ил болно. Тэгэхээр энэ нөгөө хар айрмаа худал хуурмгаар судлахуулахаар бөмбөгдөж явж байсан илчлэгдэх тусам тэр хүмүүс үзий ядалт руу орно. Нэрээ үзий ядалт руу орно. Энэ аимшигтай эмгэнэл. Гэхдээ битгий хүчирхийлэл рүү ороорой гэж би хуумаар байна. Хамгийн муу сонголт шүү. Хамгийн муу сонголт. Хүчирхийлэл хизээч юу ч сайжруулаагүй. Дандаа хохирол дагуулдаг.
хамгийн сайн вариант нь бол одоо маргааш бид нар эрүүл нийгмийн тухай ярих хэрэгтэй. Энийг хийх ажил нь арчсан нам. За тэгээд өнөөдрийнхөө лайвыг ингээ өндөрлөе. Би айгүй удаан ингээд яриад идэг. Тэгээд лайв минь шеэрлээд өгөөрэй. Өчтөр бас нэг удаж байгаа удаан хугацааны дараа лайв хийсэн болохоор хүмүүс айгүй баг удсан. Гэтэ яг анх олон нийт тандаад Facebook олон нийт дэвтүүд болгоод тэгээд ярилцчих гэжсэнийг бодвол их амжилттай явж байгаа л та. Гэхдээ одоо илүү олон хүнд хүрэх тусам би иргэний боловсролыг илүү олон байдлыг ярмаар байна. Манай Чимбаа ахын үний яриг л бас маш их шеэрлэмээр байна. Тэ? Чимбаа ахыг хүмүүс ингээд байгаагаар нь ингээд яг гадаад төрхөөр нь хүлээж аваад байна. Тэр хүний оюун санааг юм хүлээж авмаар байгаа юм л та. Хамгийн их хүсэж байгаа юм бол тэр хүний оюун санааг хүлээж авна. Ийм мэдлэгтэй хүн, ийм чадвартай хүн, ийм том сэтгэгч Монголд заяатсан байгаад би бол баярлалаа. Би бол шүтэж байгаа биш. Тэр хүний мэдлэгийг хөндлөж байгаа. Би хүлээн зөвшөөрж байгаа юм. За. Тэгээд бүгдээрээ өнөөдөр тэг сайхан амарцгаагаар маргааш эрүүл нийгмийн бүтээхийн тулд сайхан амарх хэрэгтэй. Уур уцаараа дар, сэтгэл хөдлөлөө дар, оюун ухаанаар өдөртнө. Тэр байшин шатаахгүй, хин нэгнийг хүчирхийлэхгүй, хин нэгнийг дарамтлахгүй, айлахгүй, сүнтүүлэхгүй. Гэхдээ 50 замаар засах гарцсан байна. Монгол улсаа сайхан болгохын төлөө эрүүл ухаан л бидэрт хэрэгтэй. Тэгээ үзэн ядалт хорсол биш шүү. За тэгээд баяртай бүгдээрээ сайхан амарцгаагаар. Тэгээд шеэр. Тэгээд миний дээр YouTube суваг дээр бас тавигдана. Юун дээр X дээр тэгээд Twitter дээр бас тавигдана. За баяртай.